Уналтанд ороод исэн эдийн засаг сайжирч 2013-2014 оноос хойш зарцаагдаад байсан барилга байгууламжийн ажлууд энэ жилээс дахин сэргэж ажил өрнөж эхэлсэн. Эдгээрийн нэг томоохон жишээ бол Дархуул аймгийн Хонгор сумын нутаг Буурлын ингэрт баригдаж буй Малын удмын сангийн үндэсний цогцлбор юм а. Тус цогцлборын барилгын ажлын явцтай Улсын их хурлын гишүүн Баттөмөр 6 дугаар сарын 22-ны өдөр танилцлаа. Энэхүү ажлыг 2011 оноос Дархуул аймгийн Хонгор сумын нутагт 23 гад 36 барилга байгууламжийг барих ажлыг 2 үе шаттайгаар төлөвлөн 2013 оноос эхний бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд захиргаа, малын байрууд, тижээлийн байр, лаборатори болон дулаан цахилгаан цэвэр бохироос цэвэрлэх байгууламж зэрэг дэд бүтцийн асуудлуудыг улсын төсвөөс 11.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Nabsan компани ажиллаж байна. Нэгдүгээр ээлжийнх нь юу нь болохоор дандаа энэ хэдэн малын байрууд байгаа. Одоо дэд үтцийн одоо цахилгаан холбоо, дулаан, цэвэр бохор ус гэсэн дэд үтцийнхээ бүх ажлуудыг ингээ хийчихэж байгаа нэгдүгээр ээлжинд. Тэгингээ малын нэг байруудыг барьчихж байгаа. Тэгээ захиргааны ганцхан барилга гэдэг энд байна. Тэгээд мал эмнэлэг байна, үйлдвэрлэлийн барилга гэдэг нэг бухнаас одоо хонь яманаас өөрөө авах. Тэр чиглэлийн юмнуудыг өөрөө авна, өөрөө боловсруулна, хадгална, тэгээд архивлна гэсэн тийм барилгуудаа барьчихж байгаа. Нэг тэжээл үйлдвэрлэхийн цэгийн барилга барьж байгаа. Бид нэр одоо энэ жил 8 сарын 1-ээр гэж байгаа ямар ч гэсэн уурын зов хууль 9 сарын 1-нд халаалтаа хийж үзээд тогс юу яагаад жигдрүүлээд тэгээд өгчихсөн натаа л. Тэгэл 9 сарын 1-ний цаатлан тусгаал өгчихсөн. Ийхүү Малын удмын сангийн үндэсний цогцлборын эхний барилгын ажлын явц 95% үргэлжилж байгаа бөгөөд эх 9-р сарын 1-ний өдрөөс ашиглалтанд орох нэ. Харин 2-р ээлжийн ажил буюу эм тамганы үйлдвэрийн байр, ажилтнуудын 16 айлын амны орон сууц, үзэсгэлэнгийн байр зэрэг үлдсэн 19 барилгын ажлыг дахин тендер зарлаж, өртгийг нь эх оны төсөвт багтаахаар ажиллаж байна. За энд бол юу гэхээр шилмэл омгийн одоо хээлтэгч одоо тийм ээ хээлтүүлэгч малуудыг авчирна. Тэмээнээс бусд тийм ээ адуу, хонь, нөхөр, ямаа гэдэг тус-тусдаа одоо ингэ байшин барилгуудтай нэгдсэн одоо халаалттай одоо өндөр 35 хил байл дээр цалгаанаа татсан цэвэрлэх байгууламжтай ямар нэг бусдаас хамаарал бол байхгүй. За энэ цогцлбор дотор нэг баригдах гэхээр үндэсний том тийм үзэсгэлэн худалдааны газар одоо баригдах, дуудлага худалдаа юу, үзэсгэлэн худалдаа юу. Энд олон хүмүүс ирж одоо малын гүн хөлдөөс нь өөр аав. Шилмэл омгийн одоо кээлтгч болон кээлтүүлэгч одоо мал худалдаж авна. Монгол малын одоо тийм Монгол малтай холбоотой одоо явж ирсэн энэ туршлагатаар тулгуурласан тийм музей ажиллах хэрэгтэй энд. За цаашдаа бол энэ маань бол юу гэхээр нөгөө эрчимдсэн мал аж ахуйн гол одоо цөмнөө явах. Дархан уул аймаа сонгогдсон одоо Ингэрва гişүн манай жавхлан за бид гурав бол 2018 оны төсөвт үлдэж байгаа тэр 19 төрлийн байшин барьдаг байгууламжуудын хөрөнгийг тусгаж өгөхөөр бол ажиллаж байгаа. Мөн дээрх төслийн хүрээнд 200 гад тижээлийн ургамал тарьж сайн чанарын тижээл бэлтгэн нийлүүлэх ажээ. Ингэж 2 үе шаттайгаар Малын удмын сангийн үндэсний цогцлборыг байгуулснаар Монгол улсын малын генетик нөөцийг хадгалах, хамгаалах, сайжруулах, ашиглах үндэсний чадвар бий болж малын үндэсний генийн санг бүрдүүлэх, нутгийн шилдэг омог үйлдвэр, гадаадын ариун ашиг шимт, мал амьтны шалгарсан удмыг сайжруулагчаар ашиглах зэрэг маш олон талын ач холбогдолтой дээр 100 гаруй хүмүүсийг ажлын байртаа болгох юм а.